Itomimen сайт инх хамгаалсан гишүүн хөгжлийн банкны санхүүжилтээр Boeing 767 онгоц судалдаж явж байна. Банкны мөнгөөр онгоц авч тансаглаж штт. Та нар хямарсан юм уу? Үндэ тасарчжээ л гэхээс өөр хэлэхгүй гадаггүй штт. Чинь хараа. Энэ дээр ингэж байгаа. Энэ хараа. Би үр чамд үзүүлье заяа. Хөгжлийн банкны тухай хуулиар санхүүжилтийн бүх төсөл хөтөлбөрийнхөө жагсаалтыг улсын хурлаар батлуулах ёстой. Гэтэл хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь улсын хурлаар батлагдаагүй. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн банк май бүжиг юм төсөл хэрэгжүүл гэж мөнгө өгөөд тэрийг хинт ч хянуулдаг. Чи дараа нь харж байгаа. Чингис бондын 1.5 тэрбум $. Зээл авсан. 1.5 тэрбум $. Зээл авсан шүү дээ. Төрийн сангийн дансанд 1.5 тэрбум $. Бүтнээрээ биш 1 тэрбум 494 сая $. Орж ирсэн. Шилжээд төрийн санд орж ирэх хооронд нь 5.4 сая $. Алгуулчих. Энэ 5 сая 400 мянган төгрөг биш, доллар шүү. 5 сая 400 мянган $. Зөвхөн нэг банкнаас нөгөө банкнд очих хоорондын завсартаа алгуулсан. 5 сая $. 10 тэрбум төгрөг алгуулчихад. 10 гаруй тэрбум төгрөг. Тэгээд энийг нь мэддэг хүн байхгүй. Яасан нь мэдэхгүй. Зүгээр алга болж асуугаар мэддэг хүн байхгүй. Яачихсан гэдгийг тайлбарлаж хэлдэг хүн байхгүй болсон. Тэгээд чи энэ харж аудит ерөнхий газар шалгалтад 4 сая $-т акт тогтоосон гэж. 4 сая $-ын зөрчилтэй биш. 4 сая төгрөгийн зөрчил биш, $-ын зөрчил. Энэ нэг банк бол тест үн самарж. Тэгээд Самурай бондын баталгаа гаргах төлбөр бонд гаргахтай холбоотой зардалт авсан зээлийн 19.2%-тай тэнцэх 5.7 тэрбум йен буюу 55.7 сая $-ыг суутгуулсан гэж. Өөрөөр хэлэх юм бол 20% нь зээл авсныхаа хөлсөнд суутгуулчихдаг. 100 сая $, зээлэхдээ 20 саяыг суутгуулчихдаг. Гэхдээ бид нар чинь нэг арилжааны банкнаас зээл авахдаа 1% шимтгэл авч ингээ хэрүүл хийгээд байгаа шүү дээ. Энэ их байна. Банк одоо хүүтэй мөнгө зээлж иж тэрэн дээр 1% шимтгэл аваад энэ их вэ гэхэд манай төр бол 20% өгдөг. Үүн нь нүнжихтэй заяа. Тэгэж хараа энэ авч байгаа мөнгөнийхөө 20%-ийг зээлийн шимтгэлдээ ингээ суутгуулж өгчөөд үлдсэн мөнгөөрөө яана гэж онгоц аавна. Маруужингийн үйлдвэрт тэрбум 300 сая төгрөг өгнө. Заримг нь цэгт штэ. Үйл ажиллагаагаар өргөдгөөрөө гэж маруужингийн үйлдвэрт одоо тэр Монгол улсын ирээдүйн тийм том бүтээн байгуулалт гинэ. Нефт боловсруулах үйлдвэрийн тээзүү хийхэд тэрбум 200 сая төгрөг шаардлагатай гэд аж үйлдвэрийн сайд хэлж байгаа. Бид нар өөрсдөө дотооддоо нефт боловсруулдаг болоход тэрбум 200 сая төгрөг шаардлагатай байна гэхэд энэ банкны удирдлагууд маруужингийн цэгэд тэрбум 300 сая өгч байгаа. Тэгээд амар гүтгэж ийна Сталины сэтгүүлчдийг арсын уулна шүүхт өгнө гэдээ ингээд явдаг нэг юм хандлага. Үнэндээ нэг сони. Ардчилсан нийгэмгээд одоо ерөөсөө тэр үзэл бодлоо илэрхийлэх үг хэлэх хэрэгцүүлээ хүртэл хомигдож шít. Чи өнөөдөр сонсоо. Нэг их хурлын гишүүн гэхэд нэг сонныг өгөх шүүхт өгтөө тэрбум төгрөг нь хэмжилж өгч шít. Дуусна уу? Ийм л нөхцөл байдлууд байна да. За энэ өдрийн минь түргийа. Нэг юм хэлэх гэсэн юм аа. Цааш нь уламжлаад өгөөрэй.